За манай хэлийн 0245 дугаар очиодын түүх бол 1976 онд анх очиод бол одоо энэ очиодын үед хэлийн төлөөлөгчийн газар гэж одоо огшоо дарахтаа ийм байгууллага анх байгуулагдаж байсан 1976 онд. За тэр байгууллага маань өргөжөөд энэ тэр үед одоо улсын хил хамгаалалт бол Орос Монголын одоо ах トゥ угийн найрамдалт хил дагуугаа бол одоо ерөөсө онцгой ач холбогдол өгсөн юм баг. Ах トゥ угийн найрамдлын хил нэг нөгөөд орж гардаг чөлөөтэй гурилуудаага хоол хүнсээч одоо хил дээр хил залгаа байгаа Монгол одоо туваайдууд хоорондоо найз нөхөд болсон ийм байдаг байсан. За тэрнээс хойш яваад тэгээд бүгд найрамдах Монгол ард улс зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын одоо ах トゥ угийн найрамдалт харилцаатай сайхан тайван амгалан хил байлаа. Тэгээд 1900 одоо 80-90 оноос эхлээд зах зээл ардчлал өргөн одоо ил тод байдал ардчлал гэдэг ер нь манай оронд байсан одоо зөвлөлтийн айрам одоо уцааж гаргах манай Монгол оронд байсан өнцгөл өмөрт байсан зөвлөлтийн одоо цэргийн хүчнүүд юу гэдэг буцаагаад гаргасан. Тэгээд мөнгө одоо хил хамгаалтыг улам одоо чанаржуулах тэдийн баган тэмдгээ одоо тодтогдох ийм ажлууд хоёр талаасаа хамтарч хийгдэж байсан. Энд бол одоо манай ки сурнда начин тэд орнда гэдэг ийм одоо бат цэрэн дараагийн тэргээд хүмүүс мөн одоо энкват ошууч гэдэг бүгдээрээ энэ үйл ажиллагааг бол одоо докан байгуулсан. За ингээд хил хязгаарын хоёр улсын хоорондын хил хязгаарын асуудлыг их дэглэм журамтай болгосонтой холбогдуулаад ер нь хоёр талаасаа хамтарч байж ирсэн нөхдүүд одоо нэг нэгнийхээ малын хулгай харилцсан хулгай хийх ийм одоо ажлууд энэ манай отрядын хариуцсан хэсгээр гарч эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад 94 онд аппаратыг бол одоо өргөдгөн зохион байгуулж отряд болгоод цэргийн албаа хугацаа цэргийн албаа 94 оны намар анхны хугацаа цэргийн албаа хаагч авч байсан. Маягийн одоо цэргийн албаа хаагч Ховд аймгаас аваад хэд хамгаалтанд цэргийн хүчийг ашиглаж ирсэн. За тэгээд би бол энэ үед юунд отряд орохын ирж ажиллахын төрийн бол би зүүн баянд худалдааны сургуульд нэгтлэн бодох мэргэжлээр төгсөөд худалдаа бэлтгэл нийтийн хоолны нэгтлэн бодогч мэргэжлээр анх төгссөн Увс аймгийн Хялгас сумд төрсөн. Миний аав бол одоо 1960-аас 65 онд ардын их хурлын депутатаар ажиллаж байсан ийм хүний том хүн юм багамаа. Дээрээ хоёр ихтэй. За ингээд цэрэгт зүүн баян далд хааж байгаад цэргийн байгууллагаас цэргийн худалдааг өргөжин зохион байгуулах сайдрын зөвлөлийн 10 дугаар тогтоол гэж гарсан. Одоо өргөжин зохион байгуулалтаа одоо хил дагуу байгаа анги салбаруудад цэргийн худалдааг хажууд нь аваач байгуулад тэгээд цэргийн байгууллагад ажиллаж байгаа зэвсэг түвшний байгууллагууд хилийн бөгөөд дотоодын зэрэгт ажиллаж байгаа бүх цэргийн одоо дөрөв төвчнөс ажиллаж байгаа хүмүүст бол худалдаагаар үйлчлэх тийм худалдааны байгууллагыг 1981 оны Батлан хамгаалахын яамны сайдын 81 оны 3 сарын 12-ны Батлан хамгаалахын яамны сайд Хурамдаа генерал Авкагийн N75 дот тушаалаар 3 сарын 12-нд томилогдоод тэгээд 3 сарын 12-нд томилогдоод цэргийн худалдааны удирдах газрын эдийн засаг хөдөр гэдэг ахлах дэслэгчтэй хоёулаа Ховд хотод нэрсэж ирж тэнд цэргийн худалдааны баруун хязгаарын одоо ангийг зэвсэг түвшний баруун хязгаарын цэргийн худалдааг анх байгуулад 10 жил удирдаад тэгээд ар гэрийн гачигдлаар зах зээл чекэллээ. Ар гэр аав маань одоо 90 оны хавар бурхан болчлоо. Тэгэхээр зэрэг дуны амралтаар ирэхдээ ээж жаахан сэтгэл зүй хөндлөлдсөн учраас буцаад очиад тушаал шийдвэр гаргуулах гэж өргөдлөг хүсэлт өгч тэгээд 11 сарын 17-ны өдрийн Батлан хамгаалахын яамны сайдын тушаалаар ар гэрийн гачигдлаар гэж чөлөөдөг. Тэгээд Увс нутагт ирэхдээ зэрэг Увс аймгийн Хялгас сумд нутагтаа ирсэн. Тэгэхэд намайг сумын захиргааны ажихуун даргаар маам ажилгүй байж болохгүй боловсон хүчин ирж иргээд сумын захиргааны ажихуун даргаар авд. Тэгээд байж аймгаас мэргэжлийн одоо дадлаг туршлагатай худалдааны хүн ирлээ. Цагаан хайрхын сумын эдгэр гэлээний хоршооны даргаар та байна гэдэг. Цагаан хайрхын сумын эдгэр гэлээний хоршооны даргаар. Тэгжээл 93 оноо 93 онд тэнд ажиллаж байтал цэргийн нөгөө худалдааны худалдааны нийтийн хоолны хувьчлал явагдаад тэгээд хувьчлал дуудлага худалдаагаар цагаан хайрхан сумын залуу дуудлага худалдаагаар өндөр үнээр авахтаа ногчгоод тэгээд 95 онд 7 сард энд орж ирээд хэлийн цэргийн отрядын ардлын даргаыг ажилд авна гэсэн юм мэдээлэл аваад 7 сард орж ирээд би хөлгөө
хоорондоо бол одоо ангийн материалын одоо удирдлагын бүрэлдэхүүнд материалаа танилцуулаад урд нь ажиллаж байсан материалаа. Тэгээд надыг 7 хоногийн дотор материалын одоо удирдлага хуралдаад миний материалаар хуралдаад надыг одоо материалын ангийн даргын зөвлөлөөр оруулаад тэгээд санал нэгтэйгээр одоо ард талын даргаар авч ажиллаж бүрэн нийцч таарч байгаа хүн байна гэдэг. Материал үрдүүлээд тэгээд ажиллаад ангиас бол одоо өдөртөх газар руу материал явуулсан. Материал явуулчихад би хөдөөнөөс гэрээ цагаан харахаас нүүлгэж ирээд энэ доод руу одоогийн Бараавазын арлуу нэг хашаанд буугаад байж байтал хөвгтэй сургууль цэцэрлэгт оруулаад байж ирсэн чинь ангийн даргын машин давхиж очсон манад. За таныг одоо маргаашийн онгоцоор 2 литр зардлыг ангиас өчсөн. Очиж өдөртөх газрын командлагчийн зөвлөлийн хурлаар орноо. Яартай явуул гэж байна. Тэгээд ангийн зардлаар Улаанбаатар нисч ороод өдөртөх газараар очиод маргааш нь хурлаар орууллаа. Маргааш нь хурлаар оруулах чинь одоо Сүндэв генерал, Даш генерал, ард талын дарга Дорж Холом гэж хурандаа. Тэгэл Цэдэн хурандаа гэдэг дандаа ард тал боловсон хүчний чиглэлийн ангийн одоо командлагчийн зөвлөлийн бүрэлдэхүүн бүгд орж ирсэн. Тэгээд хуралд ороод асуудлээ 69 машинтай удахаар 100 хэдэн литр бензин хэрэглэх хүлээ гэдэг одоо машины бензинийг эхлээд асууж байгаа. Тэгээд одоо нэг банкар зээл 130 хэдэн одоо километр явах уу? Авто техникийн талаар, зэвсгийн талаар тэгээд күнсний хангалт. За цэрэг одоо хэдэн грамм талах хэдтэй. Хэдэн грамм сахар, хэдэн грамм асал гэдэг нэг цэргийн махны норм хондгийн хэд байд юм бэ? Одоо бүхэл чиглэлээр асуусан бүгдийг хариулсан. За яг таарчих одоо хүн байна энэ хүнийг авна гэдэг. Тэгнэ. Энэ удаад шууд маргааш одоо тушаал гарны нөхөр буцаад хэсэг ажилд нь орвол. Командлагч Сүндэв генерал тэглээ. Яг таарлаа энэ хүнд. Даш генерал ч одоо хуучин Даш генерал баруун хязгаарын цэргийн худалдааны дарга байж Даш генерал ч ховдын 131 лөө. Хилийн цэргийн 131 дугаарагийн дарга байсан. Бас таних. Тэгээд одоо энэ хуучин таны нөхрийг мэдэн ажил алуу сайн хийдэг Даш генерал ч дэмжлээ. Сүндэв генерал ч баахан юм асуугаа тэр ард талын дарга нар бол одоо хоол ундал хувцас хунрал одоо эдлэгээ хариун цэврийн хэрэглээний эдлэгээний норм энэ энэ бүгдийг асуулаад ард тал хангалтын чиглэлээр байх тавигдахсаа өг шаардлагуудыг асуугаад бүгдийг хариуллаа. Тэгээд ард талын даргаар маргааш өгнөнд тушаал аваад 9-р сарын 17-ноор тушаал аваад хэдийн цэргийн Оян баярын өдөр энэ урдхан тав тушаал авд. Урд өдрийн тушаал аваад тэгээд 17-8-наас ажилд ирж ороод тэгээд хөлгөө урандаа баяр хүргэж одоо миний тэр томилогдсон тушаал дээр хөлгөө урандагийн бас дурсгал гарын үсэг энэ дурсгалыг хавсаргасан байна. За ингээд үндсэндээ чинь баруун хязгаарын худалдааны зэвсэг түвшний худалдааны ангийг байгуулж 10 жил удирдаад тэгээд тэр нөгөө цэргийн ангийн нэгтгэлийн дэргэд тусгай анги учраас тэр дотор байгаа болж байгаа бүх процессыг бүгдийг ойлгоно хангалтын бүгдийг мэддэг байсан байхгүй да. Тэгээд энд тэр мэдчихсэн хэмжээгээр энд шалгалтанд ороод өдөртөх газар дээр шалгалтанд ороод асуугдаад тодруулагдаад ингээд ард талын даргаар томилогдож орж иж байсан. Ахлах төслөх цолтой ажиллаж байсан одоо би ахмадаад авчих болно дөө. Тэгээд ажил сайн хийвэл одоо бусд нь яваа цолнууд нь ороод ирнэ шүү дээ гэд боловсон хүчин тэгжээсээ тодорхой санагдаж байна. Тэгээд энэ төрөл ихэхээр асхтын мөнгөний уурхаагаас баруун трууны одоо Херсын модгийн застав хүртэл 10 км хэдийн 600-700 км хэдийн хэсгийг 10 заставаар хангадаг үйлчилгээ явуулдаг. Асхтын мөнгөний уурхаан заставтад асхтын застав руу хангалт үйлчилгээ өргөхөд нэлээд хүндрэлтэй байсан. Хавар намар нь одоо гол юуны бохмөрний гол гаргадаг ба. Өөр тэр доогуур 5 салаагаар гардаг. Тийм байсан. Тэгээд одоо тэнд бид нар 2 жил шахам явуулаад 95, 96, 97 онд асхтын мөнгөний уурхаан заставыг бол Баян өдгийн цагаан уурын хэдийн готоод шилжүүлж өгч байсан. За тэгээд бохмөрний голоос наашаага
ахтар бөхөндөө застав айда нэгдүгээр застав гэдэг чинь тэгээд ийшээгээ дөрөв нуур хүртэл хангалтыг бол одоо би 98 оны 95-аас 98 оны одоо 4 сар хүртэл хангалт зохион байгуулсан. Бүх төрлийн хангалт. Тэр үед бол одоо их хүнд байсан. Хэлийн зэрэгт одоо ер нь улс орны төсөв санхүүгийн бүрдэл, улсын төсвийн бүрдэлт багтаа. Тэгээд ерөөсөө материалыг дандаа зээлээр авна. Зээлээр аваад нөгөө зээлээр аваад захрууд орон шүд хүнсний мах авнаа. За төрд өгч байгаа юм чинь наадах чинь 3 сарын дотор мөнгө өгнө. Тийм учраас одоо наад махаа наад өгч цэргийн хоолнд авъя гэд. Тэгээд бид нар чинь явсан юм штэ. 80 цэрэг авчихад бид нар чинь дахиад хаврын 80 цэрэг эхний оны 80 цэрэг одоо албан хаалгашаа дараагийн оноос бид нар чи 120 хүргээд 200 хүргээд цэргийн албан авдаг байлаа 200 цэрэг татдаг халддаг. Тэгээд 7 заставтаа хувач 10 заставтаа хувач нэг отряд дээр бэлтгэл хүчний застав үлдэнэ. Тэгээд 200 цэрэг энд 50 цэрэг авчил 150 юм одоо тараагаад заставуудаа байрлал чинь хуучин хаврын цэрэг намрын цэрэг үндсэндээ нэг застав дээр чинь 30 цэрэг хоёр хавар намрын нэг 30 цэрэг. Тэр цэргүүдийн чинь одоо хоол хүнс одоо гурлын хуураар хэрэглэл ариун цэврийн хэрэглэл хоол хүнс төлөө мод уран байр гэд бүхэл асуудлыг бол би 95-аас 96 оны 8 сар хүртэл ганцхан хангалтын авцаартай. Тэгээд арын дарах бадам гэж Ахмад байсан. Тэгээд тэр видеорд одоо бүхэл ажил хийж гүйцэтгэдэг байсан. Тэр болгоныг одоо бүгдийн зээлээр аваад явуулна мөнгө санхүүжилт багтаа. Тэгээд одоо төсөв эрэхтэй татвар ирнэ. Тэрнийг тэгээд хөрөхийн төлөө одоо 98 оны 3 сар хүртэл ажилласан та. 96 оны 8 сараас хойш эхлээд би чинь одоо орон сууцны дараагаар сагва хүнсний дараагаар төмөрхүү малын эмчээр дан хөрөл өөр техникийн дараагаар пүрвэ гэдэг нэг нөхөр авчихсан. Ингээд 4-5 албаны дараагаар дарахтаа болж аваад тэгээд гайгүй сайхан ажилласан, сайхан хамт олон дотор сайхан ажиллаа, сайхан одоо төрийн буйнд одоо сайхан хамт олон дотор сайхан ажиллаж одоо 10 гаруй жилийн отрядын тогооноос хоод идсэн байна. 95-аас 2006 он гэхээр 11 жил. Тэгээд 11 жил удаад одоо тэтгэврт гарах хугацаач зөрчгөө, насчгүй, тэгээд тэтгэврт гарсан юм л тий. Тэгээд тэтгэврт гараад Улаанбаатар хотод очиод бас нэг худалдаа үйлчилгээний манай ахны нэг худалдаа нийтийн хоол эм хангамжийн 3 тим чиглэлээр нэг миний дүүгийн ажиллаж байгаа компани тэр 70 юу 32 дугаар ангийн дэргэд байдаг. Төрийн торгон цэргийн ангийн дэргэд тим үйлчилгээний байгууллага манай ахны ажилладаг. Тэрний ерөнхий менежерээр нэг 3-4 жил ажиллаад. Тэгээд одоо энэ хөлийн цэргийн буйнд хөлийн цэргийн одоо Ахмад ард талын дарга нарын анхдагч уулзалтанд оролцлоо. Ер нь тэгээд хотод болж байгаа хил хамгаалах байгууллагын энэ одоо Ахмадуудын дунд явж байгаа үйл ажиллагаанд оролцсон баримт материалууд одоо байдаг. Наачин дурсгалын юмсууд байгаа. За ингээд би бол одоо үндсэндээ ажиллаж амьдэрсэн хугацааны бүхэл түүхтэй холбогдох бичиг, баримт, зураг тэгээд дурсгалын зүйлүүд бүгдийг дэлгэж авчирлаа. Дэлгэмлэр бүгдийг одоо манай Ахмадын дарга зураг хөргийн ширээн дээрээс тарж авлаа. За ингээд ерөнхийдөө хил хамгаалах байгууллагын отрядынхаа 50 жилийн он арга хэмжээнд ер нь тэгээд энэ үлдэж хоцорсон бидний хойш үргэлжлэлүүд бол энэ анги отрядыг их сайхан болгосон байна. Анги отрядыг сайхан болгож хүний цэргийн албан хаагчийн мөн одоо дотоод нь ажиллаж байгаа офицер ахлагч нар энгийн хүмүүсийн ажиллах орон зай боломж нөхцөлийг одоо шилдэг сайхан болгосон байна. Түүнээс гадна нуурын одоо хяргас нуурын хойн дээр одоо манай Ахмадын зөвлөлийн дарга Батэрдэн Дэдурдагийн одоо санаачлагаар маш сайхан одоо амралт сувилийн
Ахмадуудын амралт суулийн байр Хяргас нуурын хөвөнд барьсан. Бидний одоо нэг удаа ирж байгаа нөхдүүд хөө хандваарууд Ахмадууд бүгдээрээ хандваар өгөөд босгосон ийм сайхан байр барьж ашиглалтанд оруулаад одоо 2 дахь жилдээ явж байна. За энд бол манай үеийн Ахмадууд очиж амардаг. Сайхан амралтын газар ашиглалтанд оруулж ажиллаж байгаа явдал одоо Ахмадын зөвлөлийн дарагдаа өгөөд Ахмадын зөвлөлийн одоо энэ орон нутагт ажиллаж байгаа бүрэлдэхүүндээ одоо талархаж явдгаа илэрхийлье. За ингээд 45 дугаар отрядын түүх 50 жилийн ойготтой холбогдуулаад отрядын нийт бие бүрэлдэхүүнд болно. Өнөөдөр алуу хааж байгаа хугацаа цэргийн алуун хаагчид бүгдээрэнд нь ажилтан алуун хаагчид бүгдээрэнд нь эрүүлэг аз жаргал ирээдүйн одоо сайн сайхан амьдрч аз жаргалтай амьдрах үлзийтэй сайхан өрөөлийг өвгөн одоо ард талын даргын хувьд дэвшүүлж байна. Та бүхэндээ эрүүлэг аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ажилтан урагшаа мандан модорч байх утга.